Өдрийн сайн байцгаана уу? Подкастын ээлжид дугаар хэлэхэд бэлэн болсон байна. За энэ удаагийн дугаард маань Төмөр замын талбайн хяналтын инженер Манлай Баатар хүрэлцээрсэн байна. За сайн байцгаана уу? Энэ нэвтрүүлэгт урилж оролцсонд баярлалаа. За мөн надтай хамт зочиодлогчоор ажиллагаа нэг сонирхолтой зочин ирсэн байгаа. За энэ бол админ номон дээр хүрэлцээрсэн байна. За бүгдээрэнд нь энэ орой мэндийг хүргэе. За та яриага бас энэ цагт харж байгаадаас баяртай байна. Сүүлийн үед юу хийж ийн? Ажил ер нь хэрэг байна? За сүүлийн үед ажил ер нь бол их байна. За яагаад их байгаа вэ гэхээр төсөл бол одоо ер нь дуусах шатандаа явж байна. Тамдлага гашуун цугаа чиглэлийн төмөр замын төсөл маань дуусах шатандаа ороод одоо бид нар бол их хвчлэн ер нь эхнээсээ захиалагчтай хүлээлгэж өгөөд эхэлсэн байгаа тий. Захиалагчтай хүлээлгэж өгөөд эхний ээлж нь тамдлагаас гашуун цугаа чиглэлийн төмөр замынхаа гол замын хувьд бүх замаа өгөөд дууссан байна. За мөн зөвлөг 1-ээс зөвлөг 6-гийн хоорондох бүх замыг хүлээлгээд өгсөн. Сумын шилжүүлгүүдийг одоо тамдлагаас гашуун цугаа чиглэлийн төмөр замынхаа сумын шилжүүлгүүдийг хүлээлгэж өгөх ажлууд маань ер нь явж байна. Тамдлагаас цогццын өртөө буюу одоо бид нар зүүн баян гэж яриад байгаа тийм ээ. Зүүн баянгийнхаа замыг хүлээлгэж өгөх ажлууд ерөнхийдөө үлдчихэд байна. Бусад ерөнхийдөө тамдлагаас гашуун цугаа чиглэлийн ер нь ажлууд бол бүгд дууссан гэж хэлэхэд бол ер нь бол буруутахгүй ер нь бол дууссан. Тийм байдалтай байна. Номокогийн. За миний гэх юм бол бас мэдээж компьютер сайтаар ажил бол маш их байгаа. Стажинхэг амьдралын ажил амьдралын маань яг 90% нь л яг компьютер өнгөрч байна. За яг ажилтнууд маань тий тав тухтай байлгах, за мөн өөр бусад тий кемп менежментийн хувьд гэх юм бол одоо маш их ажлуудыг бол бид бас хийж гүйцэтгэж байж байна. За тэгэхээр Манлай Баатар ахын тухайд яг үндсэн мэргэжил нь яг юу вэ? Яг хаанаас ажлын гараагаа эхэлчихэ гэдгээс асуултаа эхлүүлээ. За миний үндсэн мэргэжил гэвэл төмөр замын зам барилгын инженерээр би 2013-аас 17 оны хооронд Улаанбаатар төмөр замын дээд сургуулийг төмөр замын зам барилгын инженер мэргэжлээр төгсөж 2017 оны намраас эхлэн Улаанбаатар төмөр замын 3 дугаар анги ажлын гараагаа эхлүүлсэн. Тэгээ замын 3 дугаар ангид замчингаас эхлүүлээд баригдын дарга мастер гээд 2020 он хүртэл ажиллаж байгаад 2020 оны 6 дугаар сараас эхлэн бонтын дээр нийслэл орж ирж ажиллаж одоо өдөө зэрэгтэй өдөө хүртэл ажиллаж явж байна да. Тий. Төсөл эхэлж их яг үе чинь 3 сар байгаа шүү дээ. 6 сард ер нь яг ямар ажлууд хүлээж авчихсан. Яг одоо яг хийсэн онцлог том ажил гэвэл одоо яг юу гэж нэрлэж болохоор. За төсөл эхлэх үеэр яг ямар ажлын үед би ирсэн бэ гэхээр бид нар бол 6 сарын үед намайг ирэхэд бол яг төсөл зам угсрах яг эд ажил байсан. Бид нар нөгөө нэг төслийг эхлүүлэхэд одоо бидний чинь нөгөө нэг төмөр замын төсөл маань 1-р зэрэглэлийн төмөр зам буюу уул зургуу зам гэж яриад байгаа шүү дээ тий. Уул зургуу зам дээр яахын төмөр замын уул зургуудыг гагнж байгаа. Тэр үед бид нар намайг яг ирэхэд л юу хийсэн. Би чинь 7-р километр дээр яг өдрийн угсралт 7-р километр дээр угсарж явах үед яг ирээд ажил дээр ирээд маргааш нь ахлах инженертэйгээ хамт талбай гараад яг нэг ухмал дотор ороод доод үеийн балласт нь яг энэ үхэн эндэн дивсээд хараас нь угсралт явж исэн байхгүй. Инкон компани угсраа. Тэгээд ямар хурдан темптэй явж байна. Бид нар чинь тийм хурдан темпээр хуучин дандаа Улаанбаатар төмөр замд бол галт тэрний хөдөлгөөнтэй үед урсгал цорыг хийж явдаг байсан. Хэрвээ яг хөдөлгөөнгүй үед нь бид нэр урсгал цор хийхээр бол цонх авч ягаад галт тэрний хөдөлгөөнийг хааж ягаад 4 цагт ч юм уу 5 цагт ч юм уу цонх авч ягаад том хэмжээний ажлуудыг хийдэг байсан бол тэнд бол ямар ч цонхохгүй үед өдөр тутмын ажил насрыг хурдан темптэй явж исэн байхгүй. Тэгээд намайг ирэхэд бол яг 7 дугаар километрийн ухмал дотор ер нь бол яг угсралт яваад араас зам тавиад бетон дээрээ зулаад тийм ажлууд хийгдчихсэн. Тэгээ өнөөдөр одоо ажлын гол үр дүн гэлээ тэглэн штэ тийм ээ. Үр дүн гэвэл одоо бид нар гол замаараа тамдлагаас гашуун цугаа чиглэлийн төмөр зам дээр болоод зөвлөгөөнийхөө замуудыг хүлээлгээд өгсөн. Энийг бид нар яаж хүлээлгэж өгсөн бэ гэхээр төслийн техникийн ерөнхий шаардлагын дагуу бид нар баримтлаад захиалагчийн шаардлагыг биелүүлээд бүх тоо хэмжээ нормативыг бүгдийг биелүүлээд түүнийгээ бид нар юугаар баталдаг вэ гэхээр зам өмжигч вагоноор баталдаг. Улаанбаатар төмөр замд замын мэргэжлийг бол даа ялангуяа зам өмжигч вагоны үр дүнгээр бид нарыг ер нь бол баалж одоо бидний үр дүн тэн дээрээс л гардаг байхгүй. Тэгэхээр бидний тамлага гашуун цугаа чиглэлийн төмөр замын гол зам дээр зам өмжигч вагон явахад бид нар 1 км дээр сайн гаргаагүй. Нийт 227 км-т бид нар нийт 23 гэмтэл гаргасан. Тэгтэл ийм амар үр дүнтэй замыг бол барьж чадсан даа бол одоо өнөөдөр үр шим нь одоо ийм юм байна. Энийг бодохоор л тэгэл баярлалтай шүү дээ. Би надаас гадна манай хэлтсэн инженерүүд
За чанарын хэлтийн дээд түвшин инженерүүд, за мөн бидний доор туслан гүйцэтгэгчээр ажиллаж байгаа Инкон компани гэдэг одоо төмөр замчин хүмүүсийн нэг онцлог гэх юм уу юу гэх юм. Замчин хүмүүс бол яг төмөр замчдыг бол нэг босоо удирдлагатай гэж ярьдаг тийм ээ. Инкон компанитайгаа ажил яриад бид нар дотооддоо бас ажиллаа яриад төлөвлөхөд хүнд одоо хэцүү бэрхшээл гарч ирсэн ч гэсэн хэзээ ч нэг энэ хүнд байна. Энийг бол бид нар чадахгүй ёстой хэцүү байна. Нэг тийм зовлон ярьдаг байхгүй. За болгоё. Яаж ижгаал болгоё. Цөмөрөө харин яах вэ? Яаж болгох вэ? Илүү хурдан хугацаанд яаж хийх вэ? Гэдэг дээр нь ярьдаг учраас энэ илүү бас биднэрт одоо илүү ажлыг явуулахад, ажиллаа хийхэд түлхэц болоод урам орж явдаг байхгүй. Тэр утгаараа өнөөдрийн төслийн бас үр шим ингэж гарч ирсэн болоо да гэж боддгий. Тэгээ эргээд хийсэн юм харахад бас ингэ бахархалтай. Тий, эргээд хийсэн юм хараад бахархаж чинь тэгэхээр яг тэр байхгүй. Зам өмжигч байгаа яваад бид нар чи одоо нөгөө нэг Инкон компаниас тухайн үеийн угсарч явах явцад бид нар хяналт тавьж байгаа. За энд нэг юм баг өдөр тутам бид нар тэр ажил дээр явж байгаа. За энд нэг юм байгаа даа гэсэн бас нэг инженер хүн талбай дээр явж байгаа хүний бас нэг хаана юу байгаагаа мэдж байгаа шүү дээ тий. Тэрийг ингээд засаа за тэнт тэгсэн болоо да гэд замжигч байгааныхоо явсны ар дээр үр дүнгээ харсан чи тэр ингээд үр дүн ямар ч асуудалгүйгээр бүх километр онц гараад ирэхээр за үнэхээр л хийсэн юм байна да. Бид нар чадсан юм байна гэж бодож. Өөртөө амар баярлсан та тухайн үед. Тэг нийлэлтийн үйл ажиллагаагаа хийгээл төмөр замаа хүлээлгэж өгч байгаа хавцад нэр бүх инженер ахлах ингээд захирлуудын нүдэнд нүлмэц хэлгэнжсэн. Тэг мэдгүй яагаад ч юм яг тэр замаар ингээл тэг одоо ингээд зүтгүүр маань яваал шаар марыг яг тэр үед болохоор нэр ингээл огшоол би замчин биш шүү дээ замчин биш харин гэтээ энэ төсөл бүр жижигэн ч гэсэндээ бас хувь нэмрээ оруулаад бас хамт байж байгаа өмнө хавд те бахархаж нүлмэс гардыг мэлээ чи яг нуулгүй хэлээрээ ер нь төслийн ямар сэтгэл нүүрэндээ биш юм аа гэхэдтэй ил биш юм аа зүрхэндээ бол ямар ч гэсэн нүлмэстэй байсан баг те харин нүүр бардан байсан тухайн үед тэр үед яг талбай дээр байгаагүй зурагтаар харсан л да. Тийм зурагтаар хараа тэгжээл нөгөө нэг хилцсэн Viber group байгаа шүү дээ тий. Viber group дээр манайхан л ээлж ирэл. За бидний төсөл нөгөө хийсэн ажил маань үр шим нь гараад ирлээ шүү. Манайхан зурагт энэ суугаарч гарч ийн, энэгээрч гарч ийн гэх линкч тавиал нөгөө нэг скриншот хийсэн янз бүрийн юм тавиал тэгээ ороод харангуут одоо богоо янзын чим гэлцэн тий. Баас нөгөө хүлээж авч байгаа 5-7 болоод Монгол улсын ерөнхийлөгч ирсэн. Тэрийг хүлээлгэж өгж байгаа бидний хувьд ямар зам хүлээлгэж өгсөн бэ гэдгийг нарийн мэдж байгаа тий. Ямар ч асуудалгүй зам өгсөн. Бүх километр нь онц байгаа ийм зам дээр ингээ нээлт нь болж ийн гэхэд үнэхээр нөгөө нэг 6 сард ороод ямар байсан бilé. Одоо өнөөдөр ямар зам болгочоод ингэж өгж байгаа вэ гэд нэг бодлын амар бахарх хамт ажиллаж байгаа инженерүүд, замчид, Инконыхоо замчид бүх төмөр замынхаа хүмүүсээр амар бахархаж байгаа. Хоёрдугаарт бас нэг юм нь одоо нэг гомдохч гэх юм уу, нэг төндрөхч гэх юм уу одоо юу гэх юм. Тэр нь юу вэ гэхээр одоо нэг дуусаад байгаа. Одоо ч ямар ч ажил чигээр төгсгөл нь бас байгаа шүү дээ тийм ээ. Одоо ингээд дуусчих юм да дараа нь ингээд төслөө бид нар за эхний ээлжинд ямар ч байсан үүр бардам өгчлөө. Одоо бид нар дуусчлаа гэдэг дээр бас нэг сэтгэл нэг тийм бас байд юм байлээ. Одоо нэг төв кемптер хамгийн очиж исэн сэтгэлдээ хавд. Тийм төв кемптер очиод автобуснаас буугаал би чинь төсөөлж байгаа шүү дээ. Хүн чинь би төсөөллөөр л явж байгаа. Яг ийм байна, тийм байна. Орчин ямар юм бэ гэж би найзаас асуугааг байхгүй. Төсөөллөөр явуулах чаа за мэдээж нэг кемпийн амьдрал нэг нөгөө нэг интернет, сошиалар ингээд харангууд гэр юм уу байдаг те. Кентер ментерт байдаг. За ийм л байд юм баг. Гэхдээ нөгөө нэг хувийн бэлтгэлээ айл болох тэрийг нь бацаагаал те. Тэгээ яваад очисон чи тэс хөндлөн юм байсан шүү дээ. Юу хөндлөөс? Одоо хүний амьдрах орчин тэнд бүр тасархай байгаа байхгүй те. Зүгээр л ажиллаа чи сайн хийгээд өгөө. Чи зүгээр л ажиллаад өг. Бусад орчингийн чинь би бүгднийг бүрдүүлээд өгье. Одоо байгуулгаас тий. Хоолн цаанаасаа байдаг. За өөрийнхөө хөгжүүлэх бүх боломж байна тэнд. Юу яах юм? За спортоор хичээллийг үйл спорт нь байна, фитнесээр хичээлүүд фитнес байна тий. Теннис тоглоно, бильярд тоглоно, кино театрт орж болж байна. Маш олон хилтэй устай хүмүүсээс хэл сураад явах боломж байна. Гэт энэ олон боломжууд нь цаанаасаа бүгд байгаа байхгүй. Чи зүгээр ажиллаа талбай дээр сайн хийгээд ир бусад чөлөө цагаа чи өөртөө сайн гаргаж чадах юм бол тэр чөлөө цагтаа чи өөртөө яаж хөрөнгө оруулах вэ? Тэрийгээ чи өөрөө харин энэ дэр өөрийгөө яаж хөгжүүлэх тэрэнд боломж нь бол бүгдийн цаанаас нь байсан. Одооч байх. Тэр бас ажиллах тэр их хүчин ингэж сэлбэж. Тий. Тэгээд харангуйч хүн чинь за би ажиллаа хийх юм. Босоо санаа зовхон байхгүй юм чи би. Хуучин би төмөр замд ажилладаг бол гэртээ ирээ за тоочгийн байшин гас л ихэлсэн хүн би чинь замчин гэртээ хараад галаад төлнө хоолоо хийн одоо юу ийдгийг те. Ингийн тэгнэ гэдэг бол тэнд бол ямар ч тийм байх. За би талбай гарч ирлээ. Өрөөндөө ороод амарчин, усанд орчин. За эргээ компьютер дээр очиж суугаад компьютерийн ажлуудаа хий чин. За чөлөөцөө гарлаа. Фитнес руу орчин. Тэ. За тогломоор байгаа бол бильярдаа тоглож чин яа. Бүх юм байна. Тэр нь үнэхээр тасархай байсан. Тэгээд тэрнийхээ хүчээр ч юм уу
За олон инженеруудаас тэрэнд болж ч юм уу тэрний одоо давхар анги ажил амлалтыг тэгж одоо амьдрах нөхцөлийг тэгж сайн бүрдүүлсэний хүчинд өнөөдөр энэ төсөл бас тодорхой хэмжээний нөлөөлөл үзүүлж ийм амжилттай явж байгаа байх. Нэр нь тийм шүү те. Бас яг энэ нөгөө ярилцлагыг бас далимдуулаад гэх юм уу те. Бас яг удирдлагуудаа бас баярлаа гэдэг үгийг бид нараас хэлж амжихгүй яж болно. Банк таарад байдаггүй. Тэгээд яг энэ подкастыг бас далимдуулаад компанийн нийт удирдлагуудаа бас биднийг бас те үнэхээр амьдрах ажиллах мөн таатай бүх нөхцөл боломжоор нь бүр 100 нэмэх % хангаж өгдөгт баярлаа гэж бас хэлмээр байна. Тэгээд яг нөгөө шинээр ирсэн ажилтнуудаа бол яг л тэгж хэлдэг. Үнэхээр те манай компани Body International-ийн хувьд бол те бүх ажилтнуудынхаа хувьд бол хангамж бүх юм бол сайн хийсэн байдаг. Харин та хэд маань юунд санаа зовхгүй ажиллаа хий, харин хэрэг төвөг зөрчил бүү гаргаа гэж хэлдэг. За болдоо ахлахтай нийлээд ингээд улсын тэргүүний өөр сайхан чиг хажууд байж байна. Болдоо багш шүү. Манай багш шүү те. Хобби гэх юм бол ч одоо дуулах дуртай юм уу да? Дуулна. За тэгээд спортоор хичээллэх дуртай. Дуу сонсох, ямар нэгэн тийм өгүүлэг сонсох би их дуртай шүү дээ. Өгүүлэг тууж тийм даа ялангуяа аимшиг юм ч юм уу те. Тийм сонсдог. Тэгээд өөрөө таяа нойрмор хөрөхгүй бол тэгээд YouTube орж байгаа тийм сонсоод шин дуунуудыг бас их сонсох. Тийм л дуртай да. Баяр боллоо шүү. За муу ингээд мэдээж нөгөө төслийн талбайд байгаа юм чи ажилтнуудаа цаг цавыг нь хөгжөөнд байдлаар өнгөрөөх гэдэг яг тэр үе дээр ингээд удирдлагууд аяг дэмждэг. За тэр үед нь одоо март ч гэдэм үү, баярын үеэр ч гэдэм үү, шинэ жилээр ч гэдэм үү. Нөгөө өмнө өрдөг ганцхан дуучтай. Тэгээд дуучин манаас хажууд ирснийх энэ подкаст дээр нөгөө дуулж оролцож байсан зочид байдаггүй учраас бас нэг гоё салхийг нь хаглаад гоё мэдлэгээ дэвшүүлээд дуу дуулаач гэж бас хэлмээр байна те. Нэг бадгийг нэг бадаг нэг дахилттай. За тэгч болоо да гэж бодсон юм аа яг. За чирэн дээр нэг тэгч болоо. Би өөртөө дуулуулаа л гэдэг над руу бодгосон шүү дээ. Би одоо дуулуулж идэл амрах гэдэг байна гэдэг. Яг нөгөө зочин одоо яг нөгөө яг орж байгаа оролцогч нь зочин маань хинбэ гэж манлайтар гээл тийм. За тэгвэл дуулуулна. Яаж ч гэсэн дуулуулж ижил. За би ч одоо энд яваад хүмүүст дуулаад өгөх гэхээр яг л нэг л дуулах их дуртай байдیں۔ Би ч одоо ээжтэйгээ хоёулах нөөсийг айлынхаа зүгт байхгүй. Тэгээд ээжийн тухай нэг дуулах. Ерөөсө байнга л энийг дуулдгийг. Манай хэлцгийг ч бас мэдж байгаа бах тий. Болдоотрын ам халуун гэдэг нэг дуу байд. Энийг за дуулж бодихондоо. Тий бодихондоо нийт сайхан бодийн бүх хамт олондоо түүнийхээ ээжүүдэд бүх сайхан бас бодийн ээжүүдэд зориулаад ам халуун хэмээх дууг дуулъя. Ээжийнхээ дэргээд дарах нь үгүй тийм л хайранд төрсөн болохоор сэтгэлийн үгээд дулаацхын жаргалыг сэлүүхэн орчлонгоос хайж явдгаа халигж өссөн ээжи минь гэрээс хамгийн зөөлн нь алхан юм бэ салгиж туучих хүний хорвоос цангааг минь тайлхан цагаан сүүнээс өөр юу юм бэ? За баярлалаа. Ер нь дуутай яг хэдэн наснаас холбогдсон байна? За дуутай хууртай гэж бас би ч одоо багасаа л дуулах дуртай хөвгт байсан. Яагаад бас тэгж ийнэ гэхээр манай ах дүүнэр ер нь бол их урлагийн хүмүүс байдгийг. Манай ээж чи их эсвэлээгээ. Эсвүүнээс нь ер нь бол ихэвчлэн нугараач. За тэгээд цирк чинь те морин урч хөөмич хүмүүс их байдаг байхгүй.
Тэгээ тэрнээс нэг тодорхой хэмжээний нэг жоохон ч гэсэн ген ч юм уу нэг ирсэн болоо даа гэж боддоо шүү дээ. Тэгээл ах トゥ нарынхаа найр наадам тоглолтын дээр намайг бас их очиж дуулалдаг байсан. Жаагаа хөөгтчгээд гэдэг юм уу, хүмүүс нөхөрдөм харагдуулах гатч байд юм уу, чиний хүрээ дээрш дуулаад өгөөч. Тэгээд дуулгаад өгч энийг дуул гэдэг намайг бас их толгонаа. Тэр чинь тэгээд ерөөсөө энд очиж их дуулдаг байсан. Тэгэл одоо тэр нь одоо тодорхой хэмжээгээр одоо жоохон хөгжиж явдаг л байлгүй дээ. Тэгэл өдрийн хүртэл одоо дуулаад явж ин да. Дунд бол дуртай. Дуучин болоо гэж бодож байсан байгаа. Гэхдээ ер нь дуучин болоё гэж би өөрөө бодож байгаа гэ санаа зовоод чих юм одоо юу хийн ичээд чих юм уу. Нэстэ дуучин болох ямар ч алхам хийгээгүй шүү дээ би. Ер нь алхааргүй л байсан юм тий болно. Манай найзууд ах トゥ нар тэгдэг байх чи сөөс дороо гэл тэгдэг байсан. Би ч нөгөө нэг 10 жилдээ морин хуур хөмийг морин хуурны тийм дугуулсан их явна. Манай ах ч нөгөө чи морин хуурнд юм морин хуурч болгон чамаа гэл. Тэнгүүт нөгөөдөл ч үгүй гэл. Тэгээ намайг ч морин хуурчинд явуул нэг морин хуурын дугуулсан би их явдаг байсан. Тэгж жагаад төмөр замд ороод нөгөө хөдөө орнотгаар яваад ажлын шаардлагаар ч юм уу. Тэгээ өөрөө ч бас нэг жоохон итгэхгүй л байсан баг тоо. Тэгээд тэгж байгаа болцсон. Тэгээ морин хуур тоглож хөмөлж их явсаа. Нэг нарийн мэдрэмж байна ингэ шууд ингэ сэтгэл рүү орж ш. Тэнд өөрөө уйлцсан сууж байна. Ойр жаахан хөлбөс ойрхон баг. Тэ ер нь ойрын ирээдүг ямар төсөөлж чинь дунд хугацааны зорилго нь яг юу вэ? За ойрын ирээдүг ер нь бол за эхний ээлжинд бас ихсэн юм а дуусгач. Одоо бас бид нар бас дуусч байгаа гэж байгаа боловч одоо бас төсөлийг эхлэх үе болоод миний л одоо харж байгаа бодож байгаагаар төсөл эхлэх үе дуусах үе хоёр бол айгүй тийм хүндрэлтэй байд юм. Чухал. За тэгээд дээрэс нь айгүй хүндрэлтэй үе байд юм. Яг дунд шатны ажил явцсан үед бол ер нь бол хүмүүс яг хөтэй нэг ажиллаа хийгээд сурцсан яг нэг юу хийхээ мэддэг болсон учраас ер нь бол тэр үе дээр бол хүн их бас нэг одоо ядраад чих юм уу бас нэг хүндрэлтэй асуудал чих юм уу тэр нь гайгүй байд юм байна. Хүсэл эхлэх үе дээр бид нар чинь нөгөө нэг нэгдүгээр зэрэглийн төмөр замыг тавих тэр бүх юм шинэ технологиор шинэ арга барилаар хийгддэг шүү дээ тий. Түүн дээр бид нар энийг яаж ашиглах вэ? Хүндрэлтэй асуудууд яг талбай дээр нь асуудууд гараад ирдэг тий. Энийг одоо яаж хурдан хугацаанд хийх вэ? Асуудал гараад ирдэг. Энэ асуудлыг яах вэ гэдэгт тавиад маргааш уулын нөгөө төр уулыг гэдэг бид нар нөгөө төслийнхөө төсөл чинь хугацаатай ажил учраас хугацаа улам алдаад байх учраас тий. Тухайн үед нь шийдээд явхад яг хүндрэлтэй тал бол байсан. Хоёр том өртөө гэдэг маань маш том их ажил байна. Сумын шилжүүлгүүдийг тавих. Одоо дахиад нөгөө нэг биднэрт бас хэм тэнцүү сум битүү хөтлөхний сум тавина гэдэг чинь тэр сумыг тавина, салаа салбар замуудыгаа бүрдүүлнэ, тавина. Энэ ажлууд бас маш их хугацааны яс ажил байгаа. Жижигэн салаа замуудыг тавих материалууд нь хаанагаа байлээ. Барилгатайгаа бас байнга ингээ хараад хамтарч ажиллах болчиход байна. Тулуул яах вэ? Зургийн асуудал юу вэ гэдэг тэр ингээд иймэрхүү асуудлууд байна л да. Тэгэхээр бас нэг бас яг тийг санаа амарч болохгүй. Одоо энэ эдигээ бүрэн дуусгаад салаа салбар замаа тавиад яг нэг жинтан болоод нэг тэгцтэй болоод ирсэн үед бол тэр үед нэг дээрээс нь одоо нэг дорооноор гоё зураг авцсан байдаг шүү дээ. Тэгээд дээрээс нэг харангууд нэг тэгцтэй болсон зураг бас нэг гоё шүү дээ. Хөөх ямар гоё юм. Одоо гол замаа тэгээд явцсан нэг ингээд тэгцтэй болсоор нэг харангууд аягүй гоё байдаг. Тэнгүүт одоо тавналах өгтөөгөө дээрээс нь тэгээд нэг харах. Өөрөө дээгүүр нь яваад үзээд ингээд яг болцсон доо эн чинь ингэж ийсэн даа гэдэг нэг юм харангууд энэ проблем чи энэ сумжилүүлэх чинь гэдэг яхад яг энэ ингэж алдаа гарч ирсэн шүү. За энэ бол харин нэг тгээгүй юм байна, ийм тийм байна гэдэг. Ингээд тухайн ингээд явж байгаа үед бодогддог баг. Энэ хоёрыг хүлээлгдэг ихсэн ажлаа дуусгачихвал тэгээд дараагийн бас ботсон юм байна л да. Залуу хүн өөрийгөө хөгжүүлээ. Тэгээ яг боломж нь олдоод хэрвээ бас ихтгэл хүлээлгээд чих юм уу боломж нь олдоод явбал цаашаа дахиад төслөө дагаад явна. Бугтгааны төсөл дээр одоо Монголд одоо анхны удаага түнэл тавих гэж юм тийм ээ. Тэгээ түнэл рүү н ороод юм сурмаар байна. Түнэлийн мундаг тавьдаг инженерүүдтэй хамтарч ажилламаар байна. Гадаадын боловсон хүчингүүдээс хамтарч ажилламаар байна тий. Тэр хүмүүс яаж юм хийж чаддгийг, яаж нөхрийг ухаж тэр дотор түнэл тавьдгийг. Бид нар бол юм дотор бол одоо миний лам идэхээр Монгол улс бол түнэлэн дотор юм дотор бол юм тавьж үзээгүй зөвхөн дээр нь л тавьдаг, гадна л тавьдаг шүү дээ тий. Одоо тэгэхээр дотор бид нар тэр түнэлийг яаж тавих гэдэг. Тэр галт тэрийг яаж явах гэдэг тий. Зам нь яаж хийгдэх гэдэг юм. Тэгээ нөгөө тэрэнд их бас хүлээлт байна. 20 оны 6 сард гэр чинь одоо нийтдээ 2 жил гарсан болсон юм шүү дээ. Яг энэ хугацаанд яг өөртөө бас нэлээ олон ур чадруудыг бий болгосон. Эсвэл одоо өөрт байсан ур чадрыг илүү хөгжүүлсэн гэдэг ч юм уу. Иймэрхүү зүйлүүд их гарсан баг. Тэгээд яг өөртөө ямар шинээр ур чадрыг бий болгосон гэж харж байна. Тий, одоо би түрүү ярьсан шүү тийм ээ. Нөгөө хуучин байгууллагаас яагаад гарсан бэ? Яагаад сонгогдсон бэ гэх тэр асуултан дээр яг тэр ихгүй. Би өөрийгөө хөгжүүлэе гэж орж ирсэн. Өөрийгөө тодорхой хэмжээгээр хөгжүүлж байгаа. Бүх шин багаж технологиуд төр би ажилласан баг тий. Гашуун суугч төмөр зам дээр уул зургийг гагналт байла, хүчлэл тохируулах ажил байна.
За ийм хүчил тохируулах ажил дээр би ажиллаж үзлээ. Уулзрууг замыг яаж тавьдаг уу, яаж арчилдаг уу гэдэг дээр одоо тодорхой хэмжээгээр арчилгаа хийж байгаа. Яаж арчилдаг уу, хаана юу ямар гэмтэл гарах боломжтой юм гэдгүүдээ мэддэг болсон. За ингээд өөрийгөө би мэрэгжлийн хувьд ингээд иймэрхүү арга барил дээр хөгжүүлж байгаа. Хоёрдугаарт би энэ төсөл маань өөрөө цогцлбор төсөл гэж яригдаад байгаа тийм. Цогцлог төслийн хүрээнд барилга баригдаж байна. За цахилгаан эрчим хүч тавигдаж байна. Юу гэдэг ингээд бүх олон хүмүүстэй би хамтарч ажиллаж байгаа юм. Тэр олон мундаг хүмүүстэй бидний арыг баттааж байгаа одоо нөгөө кемпинг зохицуултыг хийж байгаа хүмүүстэйгээ би хамтарч ажиллаж байна. Ингээд олон хүмүүстэй би мэрэгжил тус бүрийн хүмүүстэйгээ би ингээд хамтарч ажиллаад байгаа байхгүй. Өөрийгөө хөгжүүл энэ мэрэгжлийн хүмүүс ингэж юм байна. За энэ хүн ийм байд юм байна. Хүрээгээ тэлж ийн хүнтэй харьцаж сурж ийн. Да ялангуяа багаар хамтарч ажиллах чадвартай болж ийн те. Энэгээр их давуу талтай ингэж хөгжүүлж ийн. Үнэхээр хүмүүстэй ойлголцох захиалагч бай, өөрсдийнхөө хүмүүстэй ч бай. Энэ ажлыг ингэж хийчихвэл гоё доо. За энэ хүн бол энэ ажлыг ингэж хийчихвэл хүлээж авдаг хүн. За энэ хүн бол иймэрхүү юм байвал бас ингэж хүлээж авдаг хүн шүү дээ. Гэт хүнийг одоо бас нэг уншигч юм уу? Нэг юм арга барилтай ч юм уу те. Бас болж байна. Тэгэхээр хамгийн гол нэг төслөөр орж ирснээр бол баг хамт олноор ажиллах чадвар бол асар их нэмэгдэж байна. Хүн хүнтэйгээ зөв яриад ойлголцох чадвар түүний голоос үр шим гарч ирнэ шүү дээ. Тийм ээ. Гоё шийдвэр гарч ирээд яг нэг тоочны нэг шийдвэр гараад ирэнгүүт бол түүний дагуу ажил бол сайн явна. Тэгэхээр бид нэр багаар хамтар бүх өдөрдөж байгаа хариуцж байгаа хүмүүс бол яг л багаар хамтарч ажиллаж чадах юм бол тэр голоос л гоё үр дүн гарч ирнэ. Тэрний үр дүнд ч гэсэн өнөөдөр ингэж явж байгаа. Тэр бас нэг менежмент бас нэлийн менежмент хэрэгжилт бол бас нэлийн сайн байсан нь илэрэл байгаа шүү дээ. Тэгэхээр энэ дэр бас кемпинг зохицуулалт бас нэлийн чухал байдаг хэ. Кемпинг зохицуулалт дээр нь та хэд мэнийг ярина яаж ажилладаг гэсэн. Маш тийм деталь одоо жижиг зүйлүүд дээр аягүй анхаарч ажилладаг. Тэгээ нөө одоо Эрдэнэ ойр захирлын ярилцлагыг ч гэсэндээ та хэд маань бүгдээрээ сонссон чухал зүйл нь юу гэхээр яг процесс ажлууд дээр илүү анхаарч ажиллах гэх тээ. Бидний яг бидний алсын хараа байгаа тий. Харин процесс болон тэр дунд шатны жижиг ажлуудаа бид нар мартах үед багасаа бид нар одоо нөгөө алдаа бэрхшээл гарах үед нөгөө том зорилгоо мартаад хийж чадахгүй тохиолдол гардаг ч юм уу гэд тээ. Яг Эрдэнэ ойр захирлын ярилцлагыг яг ингээд сонсоод яг үзэж байхад яг бид нар менежментийн багийг авч байгаа. Кемпинг менежментийг одоо хариуцсан ажиллаж байгаа багийн гишүүнийхээ хувьд бол яг тэр үгийг сонсоод агиох тийм бахархаж ирсэн. Ямар гоё бэ гэлтэй. Мэдээж тэр хүмүүсийг те яг мэрэгжлийнхаа ур чадварыг гаргах, за бүтэн нойртой, хоолтой, анхуу хаана гэ тав тухтай байлах уу гэх те офс ширээнд нүртэл бидрийг багаараа суулгадаг те өөр бусад хэлцүүдэд хамт суулгадаг, захиалагчтай бид нар суулгадаг, туслангуйтай суулгадаг. Бүх юм нь яг ингээд маш тодорхой байдаг. Яг тэр нь бол үнэхээр яг таалагддаг яг компани бодлого одоо манай удирдах байгаа захирал ахлагууд те. За бүх юм тодорхой учраас л яг тэр кемпинг менежментийн ажил бол жижиг гэлтгүү одоо бүр жижигээсээ бүр том хүртэл айгуу сайн яваад одоо инженерүүд маань бас нүүр бардам одоо ажлаа сайн хийж байгаа нь харагдаж байгаа гэж бодож байгаа. Тэр нь хоорондоо кемпинг сэтгэл хангалуун байдаг юм зү тийм манайхаа. Хангалуун байлгаа яхаа. Тэгээ хоорондоо бас нэлээд мэдээлэл сайтай уялдаа холбоотой сайтай л ажилласны. Тийм шүү дээ. Бид нар чинь нөгөө офис дээр ажилладаг хүмүүс бол та хэдий ажил яаж өрнөдгийг нэг сайн мэдэхгүй. Тэгээд бас хүндрэл бэрхшээл бас их гардаг бах. Ер нь яг ямархуу одоо сорил бэрхшээлүүд гараад тэрийг яаж шийдээд те яаж ажилтгөө кемпинг тухайд за төслийн одоо яг төмөр замын дэд бүтц дээр ажиллаж явах бодит түүх хэрэл. За хэлээч. Хүнд үе нь юу байсан? Тэрийг яаж арданд авч гарсан гэдэг дээр. Харин хүнд үед төсөл эхлэх үеэр л байсан. Төсөл гэдэг нь бол одоо яг л нөгөө хугацаатай ажил. Хугацаатай ажил дээр бол бид нэр ер нь бол эхний ээлжинд бол ер нь цаг наргүй л ажилтдаг байсан. Төсөл эхлэх үед бол өглөө өрөө мэдгэдэхгүй. За тэгэл өглөө гараад талбай дээрөө бүх ажлаараа ордог. Бүх ажлаар орж хяналт тавьдаг. Яаж бүтэж байгаа, ямар алдаа дутагдал байгаа тэр болгон дээр хараад алдаа дутагдал гараад түүнийгээ шийдэж чадахгүй бас нэг том хэмжээний алдаа гарна л да. Тэрэн дээр стрессдэг ч юм уу те. Тэгээд би ч бас их стрессдэг гэдэг төрлийн хүн шүү дээ. Тэгээд яг нэг юм болохгүй болоод ирэнгүү тэрэнд би шаналждаг байхгүй. За энийг болохгүй нэг сэтгэл дотроос гаргаж чадахгүй ингээл нэг яаж болохгүй гэл шаналлаа. Тэгэл манай хэлцсийн чаар дээд үтсийн маань мундаг хүмүүс байгаа л да. Надаас туршлагатай мундаг хүмүүс байна. Зөвлөгөө аавна, ахлах инженер гоё зохицуулж, гоё чиглэл өгнө. Тэрний хүчинд л тэгэл стрессийг даваал хамт олноороо ярилцаал тэгж л давж исэн та. Тэгэхээр эхний ээлжинд бол бас нэг залуу хүний төвчээрч гэх юм уу
өдөр болгоны цаг наргүй тэр их том бүтээн байгуулалтан дээр ажиллаж байхад бол тэгэл за нэгэн л хийх гэж ирсэн. Энийг ард нь гарна гэсэн бодол дандаа байсан. Одоо яг бидний хувьд ч тий манай инженерийн хувьд нөгөө төмөр замаа дагч амьдардаг. Ерөөс нэг газараа нөгөө нэг суурь ерөөсө байдаггүй. За яг хамгийн анх л ажилд орж байхад яг 2020 онд яг 4 сарын 1-нд гэрээ байгуулаад 4 сарын 2-нд Сэнэлбаатар очиж байсан. Анх 4 сард очиход 20 хүн байсан бол нэмэгдээл нэг ростортой бараг 100 байдаг ч юм уу те. Энэ олон инженерүүд маань ерөөсө төв компьютер амьдардаггүй. Зүгээр л замаа дагаад хаасаа явж байдаг. Эхлээл бүр гайхаж байгаа юм чинь яг нөгөө төсөл дээр ажиллаж үзээгүй, дээрэс нэг хөдөө ажиллаж үзээгүй хүн чинь бүр гайхаа хитэн тийш яваад за хоол тэнд эсвэл баг оройн ирээл компьютер ирнэ л гэж бодож байгаа шүү дээ. Тэгэхгүй оройн гинт дэжсэн. Өө тэр компьютер хонохор болцоо. Өө ажил тэнд байсан гэж тэ. За одоо баг шууд уншдаг болцсон. За манлаа уршаа явж байгаа л одоо угаасаа л ирэх боломжгүй. Нэр зам нь хэрэглээ тэ. Сухатар ажилтай байж болно шүү дээ тэ. За сухатын юм дээр ажилтай би тэнд гагнуурын ажил шалгахад байна гэх юм бол за ойлгомжтой байна. Орой олоо идэд хонох юм тэ. Ер нь инженер хүнд ялангуяа яг таны одоо төслийн талбайн хяналтын инженер гэж байгаа шүү дээ. Яг энэ хүнд ямар одоо ур чадварууд гэдэг юм уу, яг ямар одоо тийм шаардлагууд байж одоо тэр хүн амжилттай ажиллах вэ? За, инженер хүний хувьд ер нь бол асуудлыг шийддэг л байх хэрэгтэй. Инженер гэдэг чи нэр зүүснэл юм бол чи юуны төлөө инженерийн тэр ажил дээр хяналт тавиад асуудал гаргуулж тэр асуудыг талбай дээр шийддэг л байх хэрэгтэй. Чи тэрийг ямар нэгэн хүнд дамжуулаад энийг яах вэ хүү дамжуулах эсвэл байхгүй. Чи тэрийг асуудлыг шийдэж гаргалгаа нь юу вэ гэдгийг чи олж иж тэр ажлыг явуулах ёстой биш. Харин чи энэ ажил ингээ гацчлаа яах вэ гэдэг юм баримтлах эсвэл. Тийм учраас ажлыг сайн тэр дорнол тэр асуудлыг шийдвэрлэж чаддаг. Тэгэхээр асуудлыг шийдвэрлэхэд бол бид нар яах ёстой вэ гэхээр хийж байгаа ажлынхаа бүх юмыг судлааг сайсан байх ёстой. Техникийн шаардлага, зураг юу гэдэг тэр хүмүүс мэдээж зураг тоо хэмжээ тэрний дагуу асуудал гарч ирж шүү дээ тийм ээ. Тэрийгэ мэддэг. Наа чин тоо хэмжээ дээр юм байсан шүү дээ. Бид нар зургийн дагуу ингэж ажиллаж чинь наадах ингэ хийчих. Асуудалгүй ч. Нөгөө хүмүүс чинь тэрийгэ мэдгүйгээс болоод энэ яах вэ? Энэ ингэчүүл тоо хэмжээг зөрчих болоо ингэчүүл зургаасаа зөрчих болоо гэдэг айцтай байдаг бол тэрийг нь бид нар мэдж байгаа учраас тэрийг сайн цээжлэгч байхаа сайн ойлгож харж сурсан байдаг учраас тэр асуудлыг өөрийнхөө эрх мэдлийн хүрээнд шийдвэрлэдэг л байх хэрэгтэй. Бас биенээсээ суралцах юм их гардаг байх. Ер нь хамгийн их одоо өөрт чинь сайн зөвлөгөө болж исэн гэдэг ч юм уу те. Амьдралдаа авчихсан биш энийг төслийн хугацаанд яг авч исэн хамгийн сайн зөвлөгөө гэвэл яг юу гэж болохоор. Зөвлөгөө гэх юм болоо энэ яаж ингэж хүнтэй ингэж ажиллая гэдэг энэ яаж ингэж энийг судалж мэдчихв гэдэг нэг цагаан хатааргалч байд юм уу төрдөг байхгүй. За энэ арга барил нь бол энэ ийм толгойтой сэргэлэн юм байна. Энээс сураад авчихсан та гэж боддог. Тэгээд ахмад туршлагатай инженерүүдээс их зөвлөгөө аавна л та зөвлөгөө аавна чи энийг ингэж хийчих энийг яаж хийсэн энийг чи ингэчүүл тэгж штэ гэсэн зөвлөгөөнүүд авдаг. Харин зүгээр бүр хамгийн их зөвлөгөө авч суралцаж тэр үний арга барилыг суралцдаг хүн гэвэл одоо манай хэлцэн ахлах инженер л байна л да. Содотор ахлахаас бол одоо ингэхээр бас нэг фэлтг наач байгаа шиг болчих гэдэг нөө. Гэтэ яг бодит байдал дээр тэр байхгүй. Тэр нь туршлагатай. Би ч өмнө нь бол ийм төсөл гэдэг юм дээр ажиллаж үзээгүй байхгүй. Тэгээд тэрэн дээр ажиллаж төсөл гэдэг юм дээр ажиллаж үзье даа гэж энд ирсэн. Тэгтэл тэр хүн бол нөгөө нэг газрын тус боловсрол үйлдвэрийн төсөл дээр ажилласан том хэмжээний төсөл дээр ажиллаад ингээд ажлын процессыг ачааллыг аваа сурцсан хүн байдаг те. Чи надад ингэ хийчихээ. Чи ингэчих ингээд амар гой зөвлөгөө өгöd мундаг гарлаа гаргаж ирээд байдаг байхгүй. Би ингээд бодоод энийг гаргалгаа нь юу вэ гэж бодоод ахлагаас авсны хүнд асуудлыг тэр миний хувьд хүнд асуудал ингээд бодоод очингууд манай надад гой гаргалгаа гаргаж өгдөг байхгүй. За чи надад ингэ хийчих. Ингэчүүл яд. Тэгвэл ингэх юм шүү би өөдөөс нь юм хэлнэ л дээ. Тэгвэл ингэчээчтэй чи гэдэг тийм нэрээ тийм юм байна шүү. Тэгээд тийм зөвлөгөө ахлагаас их авдаг. Манай бол надад их зөвлөгөө өгж одоо хурцлдаг та. Хамгийн ажилч үзхийг хүсдэг хэлсэн ямар хэлсэн? Зураг төсөл хэлсэн болоо. Яа. Одоо нөгөө бид нар чинь зургийн дагуу ажил хийгээд байгаа шүү дээ. Зургийн дагуу ажил хийгээд байгаа асуудал гардаг. Энэ хүмүүс яг яаж зурд юм бол нөгөө тавьсан өөрийнхөө зурсан зургийг талбай дээр нь яаж хэрэгжиж байгааг харахгүй шүү дээ. Би нэг ингэ зарсан. Энэ дээр нэг ингэсэндээ энийг ингэж энд нэг үр ярьчих гэдэг юм те. Тийм учраас зургийн хэлц ажиллуулаад их гой санагддаг. Тэгээд тооцоо хийн. Энд эдийн ширхэг материал орно, энд ийм хэмжээний материал орно, энд ийм бетон дээр орно, зам төмөр орно, энд ийм гагнур хийгдэн тэр бол нэг тооцож олох гэдэг шүү дээ. Яг тоочны тоо гаргаж ирсэн. Тэгэхээр надад гоё ихгүй.
Бидээс хамгийн их талархаж явдаг хүн юм бэ? За манай хэлт сахлах инженер юм уу? Содоо тархлах. Тэр хүний зөвлөгөө, тэр хүний хүч. Ажлыг гаргалгаа гой гаргаж ирдэг. Тэрний хүчин тус өнөдөр тодорхой хэмжээгээр ингэж явж байгаа. Төсөлч гэсэн ингэж явж байгаа. Содоо тархлах талархаж явдаг. За манай подкастын цаг өндөрлөх тийшээ хандсан байна. Тэгээ хамгийн сүүлийн асуултаа асуугаад өндөрлөе. Ер нь амьдралдаа ер нь юунд талархаж явдаг вэ? Мэдээж ээжтэй талархаж явдаг. Яагаад ээжтэй талархаж явдаг вэ гэхээр мэдээж намайг өдөө зэрэгтэй бүх юм нь эрүүл сарвал төрүүлээд өсгөөд хүмүүжүүлчлээ. Одоо тэр хүн надад яах вэ? Ямар чи ингэж ажилладаг би чиний ажлыг ингэж энэ одоо амьдралд нь ингэж өгнө эсвэл байхгүй тий. Тэр хүн намайг бүрэн бүтэн ямар ч өвчин зовлонгүй бүх юм эд эрэхтэн минь ингээд төрүүлээд өгцөн дээр би одоо юу шаардах тий. Тэр хүнд л баярлж явдаг. Тэрнээс цааших харин алхмыг би өөрөө л хийх хэрэгтэй. Тэгэхээр миний амьдралд одоо баярлж явдаг. Бол миний ээж л тий. За манай подкастын цаг одоо ингээд өгөр өндөрлж байна. Тэгээд урилга хүлээж авч ирсэнд баярлалаа. Тэгээд кемпийн амьдрал за дээрэс нь одоо яг тэнд одоо яг ямар одоо ажлууд өрөндгөө те гэх мэтчлэн маш сонирхолтой сэдвүүдийн хүрээнд ярилцлаа. Тэгээд тойртой цаашдын ажилд нь өндрөөс өндөр амжилтыг хүсье. За баярлалаа. За баярлалаа. Подкастад урьж оролцуулсанд та бүгдээ маш их баярлалаа. Мөн та бүгдийнхээ ажилд дараагийн зочдтой амжилт хүсье. Та бүгдийнхээ ажлаас амжилт хүсье. Баярлалаа. За баярлалаа. Тэгээд урилга хүлээ үнэхээр их баярлаж хүлээж авсан. Тэгээд подкастынхаа бүр илүү ингээд том өргөжин тэлэх энэ их том ажил үйлсэд нь бол амжилтыг хүсье. За баярлалаа. за Өөрийгөө бэлдсэн харагдаж байна. за хэр сандруу вэ? Сандарлаа харин. Ч одоо 40 минутыг яаж яг энэ гэж чи сүултээ гайгүй болцоо. Тэгээ нэлээд зэгцэрч шиг болно шүү дээ. Би бүр хараад энэ төрөд цаг яасан гэсэн чигээ балагийг өгүүлсэн тарсан. Эхлээд өөсөө мэнэ. Өөсөө мэнэ. харийг сандарчаад Хурдан 60 минут өнгөрч юм байна те. чи ч хурдан ярьдаг хэлэхөө бурхан минь. Ер нь ярих гэсэн юмнуудаа бүгдийг ярьсан мэт. Ахаа сая сүлд бодсон зарим хэдийн бас юу хийсэн юм бэ нөгөө бас бодож ирсэн юмнууд зарим үгийг ашиглаагүй юм байна.